За манай ийм шинэ бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Protec брендийн катализатор цэвэрлэгч. Дизель машинд бол particle filter гэж байдаг. Бензин хөдөлгөөртэй машинд катализатор гэж байдаг. Тэр хөөд ортонд бохирцсноос болоод тэгээд машинд доголдол үүсдэг. Тэгээд хянахтаар анхааруулсан дохио асдаг check engine. Тэгээд энэ нь болохоор бохирдоод ирэхээр машины хүчинд нөлөөлдөг. Ажиллагаа доголдуулаад эхэлдэг. Тэгэхээр бид нэр анх удаа энэ Sequoia гэдэг энэ машин компьютер онцлогоогоор катализатор бохирдсон гэж гарсан. Тэгээ энэ машин 2 катализатортай. Тэгээ энд өнөөдөр бид нэр хэрэглэлээ. Энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр одоо энэ ийм спрей хэлбэртэй. Тэгээд энэ гуурсаар катализатортай шахдаг. Ингээд энэнийг ажиглал үзүүрдээ ийм энэ хөөс гарахтаа тодорхой хэмжээнд бас спираль маягаар эргэлдэж ийм 3 салаа гардаг ийм юутай байгаа. Тэгээ энийг яндан мэдрэгчийн авж байгаа яндан мэдрэгчийн нөхөр шахаад тэгээд тэрнийхээ дараа машиныг зам дээр 20 минутын турш тасралтгүй явж ингэж цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг. минут гэж одоо 1:25 дүүлээ 1:45 хүртэл зугаалж байгаа юм шүү дээ. Нэлээд байх шиг шүү. Нэлээд байх. Авчгаар ингээл нэг амсгалж болдгоо шүү дээ. Ингээл нэг жоохон зовёртой одоо юу гэдэг юм бэ? Тэр нь арай юу болцсон шүү байна. Одоо жаргахгүй дээ. Хэрвээ их бохирдсон бол тэр чинь ингээд бүглэрч байгаад одоо яадаг юм те. Нөгөө чинь хий ингэж дамжиж гарах хэрэгтэй шүү дээ хойшоо. Тэр нь жоохон ингээд жилеттэй гарахгүй болоод ирэхээр чинь бас жоохон юу байдал үүсгүү. Тэгэлтэй юм байна шүү дээ. Тий, эсрэг реакц үзүүлэлтэй. Тэр тал нь гайг болчих болох юм. Сая бид нар хийчээд явхад харлаа. Маш их цагаан утаа гарсан. Эхний 10 минутанд тийм цагаан утаа гараад одоо сая машин ороод ирэхэд ямар ч тийм утаад ортог юу ч байхгүй. Ийм байдалтай орж ирлээ. Ингээд энэгээр бол бүрэн цэвэрлэгээ хийгцээ гэсэн.